За сайн байцгаана уу бүгдээрээ. Влог 2-ыг хэлж байна. Тэг өнөөдрийн видеогоор болохоор home tour гэдэг шиг жүжигээ танилцуулах видео хий гэж бодож байна. Тэгээ одоо би 61-т ирсэн байна. Яг одоо морины ажил хийдэг толгой дээрээ одоо дээшээ өгсөөгöd явдаг толгой дээрээ ирсэн. Одоо жүжиг рүүгээ доош уруудах гээд явж байна. Тэгээд бас энэ хавийг та хэдэд харуулъя гэж бодсон. Хал нутгийн салхи хүлээж адууны туурай нүргэлээ холын замд цуурайтна. Энд Монголын удам талд мянган жилийн түүхтэй нэгэн соёл өнөөч амьдарсаар байна. Адуу Монгол хүний амьдрал бахархал зүрхний хэмнэл. Бид энэ жилийн турш 2 хурдан морины өсөлт, бэлтгэл, ялалт, сорилтыг хамтдаа ажиглаж уяач, унаач хүүхдийн амьдрал, уламжлал, нүүдлийн соёлыг бүхий л өндөрлөхөөр нь харуулах болно. Энэ бол зүгээр нэг влог биш. Энэ бол Монголын адууны соёлын амьд баримтат аялал. Түүхтэйгийн холбогдох зам дэлхийдээ хуваалцах гүүр. Монгол адуу, Монгол хүүхэд, Монгол өв соёл. Манай хамтын аялалд тавтай мөрөл. За энэ болохоор 61-ийн морины ажил хийдэг зам байна. За эндээс ингээд морд маань өгсөж ирдэг юм тэр доороосоо. Тэгээ сайн ажиглуулсан ийшээ ингээд 2 замтай байгаад байгаа. Тэгээд нэг зам нь болохоор жоохон хөдлөж байгаа давхилын зам гэсэн үг. Нөгөө зам нь болохоор юм хөдөлгөөний эдлэгээний зам гэсэн үг байгаа. За тэгээд иймэрхүү байдлаар ингээд өдөртөө одоо энэ олон жүжигчний маань морд ингээд ажиллаа хийдэг байгаа. Тэгээд энэ зам маань бол 7-8 км 9 км хүрэх юм болов. Хүрдэг бах доошоо нэлээд доошоо явдаг. Тэг өксүр дээр ингээд сайхан дээшээ яадаг болохоор морины ажил нэлээд авдаг болов гэж бодож байна. За тэгээд энэ 61-ийн нэг толгой нөхгүй. Одоо энд ингээд жүжигчнүүд байна гэсэн үг. Галуудын жүжигчнүүд. За 61 нэг иймэрхүү. Тэр доороос бас морд ирж байна. За тэгээ өглөөнөөс ер нь л тэгэл өдөр хүртэл. Өнөөдөр бол янзын загнаартай гоё өдөр. Өглөөнөөс өдөр хүртэл ингээл байнгын одоо морд маань бэлтгэлээ хийх гэсэн үг л дээ. Бэлтгэлээ гээл явж байна да. За тэгээ рүүгээ явъя. Жүчээр рүү явъя. За сая яг ирсэн чи ашгүй. Морины ажил нь дуусч байна. За сар дүр маань энэ. Одоо л ерөөсөө ингэж хүүхд туналахгүйгээр тэр нэг дөр видео дээр хэлсэнчлээсэн. Тэгээс хан жолоог нь ихэж байгаа л ингэж дахиулаад байгаа юм байна. Зяа ингэж хашаандаа орж ирж байна. Талдаа 7 км яваад тэгээд хоёр талдаа эцэстээ 14 км яваад л ирж байгаа юм байна да. Сайхан туулгаал. За тэгээд жүжигээ танилцуулъя, үргэлжлүүлээд. Одоо ш орцгоё. Орохоор нааталт нэг хашаа байгаа. Тэгээ энэ хашаа нь ямар учиртай юм бэ гэхээр энэ болохоор сүйтэй дагнууд байгаа. Тэгээд наатлын хашаа нь болохоор унлагын мордууд байдаг хашаа гэсэн үг. Одоо морины ажилд хэрэглэх морд маань эндээ бас тэжээл өвсөө идэт амралтын байдалтай байдаг гэсэн үг. За тэгэл энэ наадлын хашааны хойтлынх нь болохоор сүйтэй даанууд байгаа. За энд нэг хойдын сүйтэй дааг байгаа.
За тэгээ голын хашаа болохоор бас сүйтэй дагнууд байгаа. Би нөгөө эхний видео нэг дээр хэлсэн манад 20-од сүйтэй даг байна гэж. За нэг сайхан хулдаг дашка назим мандаг байна. За тэгээ хамгийн цаатлын нь болохоор хээлтэй гүүнүүд байгаа гэсэн үг. Тэр хээлтэй гүүнүүдээ бас оруулж ирээд хижээдэг хэсэг байна гэсэн үг. За тэгээ хаалгаар дөнгөж орж ирээд унаа-морд тэгээд сүйтэй даанууд болон хээлтэй гүүнүүдийн хашаа байна. За тэгээ цаашаа чигээрээ яваад за дөрөвний харуулсан хашаа байна. За тэгээшээ болохоор мөрний машин байна. Наан нас нэг портертай жижиг сажиг юмдаа явдаг. Ойр зураас мөрөөч явцдаг машинууд байна. За ийшээ болохоор том мөрт гол уяа маань байна. Том мөртүүд маань байна. За тэгээд энэ талдаа болохоор уяачин гэр туслах уяачин гэр галтгооны гэр тэгээд гэрүүд хашаагаар ингэ тусгаарлагдсан байж байна. Тэр урд болохоор саксны бас шийд байгаа. Чөлөөт цагаар бас манайд сакс тоглоно. За энэ сүмд агнууд гарч ирэл. Цэцэгдээ тоглож болоод байдаг шээ. За тэгээд ийшээ очиж юм байгаа. Наадлын хоёр хэсэг болохоор за бас сүйтэй дагнууд. Хоёр алцсан даагаа байна. Энэ бас сүйтэй дагнууд. Энэ хоёр хашаа хоёлаа. Тэгээд ийшээ болохоор урт хашаа болохоор хязаалан шүтлэнгүүд энд байна. Хязаалангууд хэвшлээ хязаалангууд авч өгнө. Тэгээд дөрөвт хашаа болохоор бас хязаалан шүтлэнгүүд байна да. За сар хязаалангыг харуулчих. За сар хязаалал өглөө ажил хийсэн. 7 км хэрэг 14 км. Энэ чинь бүгдээрээ л туugдсан байгаа. За сар хязаалал нэг юм байдалтай байж байна. За тэгээд энэ голын хашаа болохоор энэ том уртны хашаа. Одоо бүгдээрээ янз бүрийн болох хашаа сул байна. Эс хөхөр орцсон. Хэвтэж байна. За энэ хашаа болохоор ингээд том урт байдаг хашаа юм байна. За ийшээ хахад энэ болохоор битүү хязаалан шүтлээ. Зам үзээгөө уралдаж үзээгөө хязаалан шүтлэнгүүд хашаа. За энд нэг одоо харуулнаа. Зэн л болохоор Хүсгэл аймгийн Баянзүрх сумын угал Баатрын мөхтөрийн унгаа. За тэг миний өөрийн Мигото нэртэй шүтлөөрэ байгаа. За тэр бас нэг ажил хийчихэд хүчирч байж байна. За энэ болохоор дандаа ингэж битүү одоонод байна. За манай дорнтын дөөк байна. За тэгээ манай хашаа чи одоо нэг 10 залуучууд нөлөөхөө. Хэд вэ нэг? 12 залуучууд. Бүгдээрээ зохион байгуулалтанд орцгооцсон. Тэгээ одоо энэ одоонуудаас хариуцаад авцгаацсан. Нэг одооныхаа одоо тэгээд
унлаг арчилгаа, тэжээл авьяас, эмчилгээ гэдэг бүх зүйлүүд нэгээд хариуцаж явдаг. За энэ том ашаа болохоор бас том мөрднийх юм байна. За тэгээд хоёр том ашаанд болохоор одоо уян дээр том мөрднүүд нь байгаад тэгээд хязаалан шүдлэнгээ бас ангилцсан дотроо битүү уралцсан уралдаагүй зам үтсэн үзээгүй гэдэгс ангилцсан байдаг юм байна. За энэ болохоор ахаад нэг сөүтэд байгаа хэсэг. Бүгдээрээ ихтэйгээ. За энэ манай хар даг маань байгаа да. Тэр цаана. Цаана. Зүүн оолойн юм хардаг. Эцэн дадаанууд одоо ерөөхдөө бүгдээрээ амралттай 3 сарын 1-ээс эхлээд даах ажилд орно гэсэн. За ингэ явж байна. Өмнөх дугаар дээр ярьснаа буурлгүй их буурлгүйтэй тэгээ байж энэ хардаг. За юм байна. За тийш контейнерууд ояас тийчээс хаваад байгаа. Ояас тийчэл юм уу даа контейнер байна. За энэ болохоор будаг энэ тодог байна. Дахиад нэг бас контейнер юм уу? Окей. Эндээ бас юм уу да хадгалдаг. Тэжээл авьяас юм уу да. Бас эндээ зуураад тэжээлний авьяас юм уу. Тэжээлний уут мут юм уу да эндээс. Болохоор эндээ зуураад гаргаж ирдэг юм лээ. За энэ худаг эндээ мөр болоо хослоод түрүүний сөнгө дагнууд гарч иж тоглоодсан. Усаа очоо буцаад орж байгаа юм билээ. За энэ хоёр гэр болохоор туслахуудын амьдардаг гэрэт 12 цагаачуд байгаа. Тэгээ энэ хоёр гэртээ бас хавцаад байдаг юм байна гэж. За тэгээд урагшлаа хэлээ. За энэ болохоор ус ногоон тэжээлүүдээ өснө ашаа. Эндээ байлгацсан. Тэгээд ус ногоон тэжээлээ хураацсан. Байж байна. Энэгээр хэдэн сөнгө дагууд гараад утсан байна. За энэ болохоор сөнгө дагны одоо хашаа гэх юм уу да. Саяны хүүтэн бүтэнд л энэ хашаан төрөөс одод сайхан дулаахан байсан баг. За нэг юм хашаа энэ да. Сөнгө дагуудаа эндээ дулаахан. Одоо ч бас даахгүй бол сайхан таргалдаг гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр ингээ хоёр хуваацсан. Сөнгө дагнууд байна да. Докторууд ер нь янз бүрийн дулаахан л. За тэгээ сөнгүүдээ эндээ ангилцсан. Хосрон дагнуудын хашаа 4 хашаа байна да. За тэгээд хамгийн харуулсан хашааны нөгөө тал. Гүүний хашаа. Энэ талдаа болохоор гүүнүүд нь байгаа. Хэлтэй гүүнүүд. За тийм байна да. За тийм их зохион байгуулалттай. Бат юм галээ. Чичээ. За тэр хойно болохоор цэвэр азганы чичээ байна. Тэрийг бас нэг харуулъя. За цэвэр азганы чичээ. За хитэн туслах юм байна. 1 2 3 4
5 туслагаатай. За ингээд 2 цэврээс рүү байна. За энэ тасны цэврээс рүү байна. Энэ тасны цэврээс рүү байна. Нэг сарвартай хамт. За юм байна да. За ерөөхдөө нэг юмрхөө. Чүчээл нэг юмрхөө байна гэж. За тхимэр галын чүчээ танилцуулга ингэж дуусч байна да. Тэр орох алга, тэр уртлын хашаа, саяны сөнгөд агнуудын хашаа, өвсний хашаа, за туслахуудын гэр туслах уяачтай гэр. За тэгээ уяа. Хайтлын живчээ. Саяны 2 контейнер тэргээд хадгалах савнууд. За энэ болохоор саяны цэврийн живчээ. Худаг. За нэг юм зохион байгуулалттай. Монгол улсын ядартай яч орт насны тамир ахлуулсан. Одгийн галын живчээний танилцуулга ихэд дуслаа. Сайн уу бүрдөө? Сайн. Монгол улсын шилдэг хэдлээ. 4. Шилдэг 4 дурсан за энэ жил. Шилдэг 4 дурсан. Бүрдөө гэж. Мундаг үеч залуу байна да. За юм байна. За ихэд ингэж блог дуусч байна. Тэгээд одоо бүгдийг тижээгээд араас нь услаад тэг хашаандаа хийсэн өвс тавьж өгöd амралтын байдалтай байж байна. 4 эсрэлэн 3 сарын 1 хүртэл даагуул амралтын байдалтай амарч байгаа. За тэгээд хязаалан болохоор өнжөөд нэг удаа түрүүний өдрийн харуулсан шиг ингэж тууж өнгөрүүлсэн ажил хийж байгаа юм байлаа. За тийм байна да. Тэгээд бүгдээ ингэ хашаандаа орцсон гэдэг нэг өдрийн ажил ингэ дуусч байна ихэд. За цаан саарлуур харагдаж нэг харагдахгүй байх шиг байна. Тий. Энэ чимээ айгуу гоё. Одоо яг ингэ нэг нар жаргасан тийм нэг улаан тэнд харагдаж байна гоё. Тий. Яг энэ ийм гэрэлтээд ийм улаан туяатай ингэ харахгүй бүрэнхий болж байгаа юм. Энэ сонсогдож байна гоё ерөнхийдөө. Адууны өвс хазж байгаа, тий, зургилж байгаа. Энэ чимээнд бол айгуу дуртай. Тэг өглөө бас наашаа ирж явахдаа хүртэл ер нь ингээл морилгоо ингээл адуу мадруу явж байхад бол цаанаасаа л нэг тийм гоё мэдрэмж төрдөг. Миний болохоор яг нэг орооны нар жаргаж байгаа үед адууны өвсөө хазж байгаа, төрүүлж байгаа юм донд бол маш дуртай. Тэгээ бас нэг юм хэлье гэж бодсон. Би болохоор мэрэгжлийн сэтгүүлч өдрөөсөө биш видео, график одоо энэ тийм мэрэгжлийн хүмүүлээрээс шин видеоны ч юм уу. Ер нь бол хотод офис ажил хийдэг Улаанбаатарт. Тэгээд багасаа аавыгаа дагаад морин дуртай болсон. Тэгээд ер нь бас багадаа бас хөдөө байсан. Дээдчүүд бол ирэхэд бас морь мал үйжсэн баг. Тэгээд морин дөрөө сонирхолтой дуртай. Тэгээ энэ влогоо хийж байгаа шалтгаануудаа хэлсэн. Тэгээ дээрэс нь бас одоо нэг үндэсний өв соёл уламжлалаа. Бас жоохон хадгалын түгээн дэлгэрүүлэх гэсэн зорилготойгоор хийж байгаа хүн байгаа шүү. Тэгэхээр бас алдаж онж байгаа буруу зөрүү бас ярьж байгаа ч юм уу. Тиймэрхүү зүйлүүд байж магадгүй. Тэгэхээр тэрэн дээр нь бас мэддэг чаддаг хүмүүс манаас за зөвлөж яваарай гэж хүсье. За тэгээ дараагийн влогоор уулзцай. Нарт цаалуур харж байгаа шүү. Баяр таа.